За амт чимлэгнэр эрчдэг дуу хоолой холбоо маань Монгол орныхоо бүх аймаг сумуудад эрүүл мэндийн байгууллагатай уулзалт, сургаалт, ард иргэдэд үзлэгийг зохион байгуулалт явуулж байгаа. Бид өнөөдөр Хөвсгөл аймгийн ханх сумд ирсэн иргэдэд үздэг хийгээд эрүүл мэндийнхантай уулзаад мэдээллийг та бүхэнд бас хүргэхийг зорж байна. Энэ сум бол Улаанбаатартаас 1000 тийм 1000 км газар тэгээд маш хүйтэн тэгээд ерөнхийдөө нэг жоохон зүг газар гэх юм ааш нэг юм жоохон бартаатай газар ба. Тэгээд өв зунд бол нөгөө шавар ихтэй өвөлдөө бол сайхан далай хөлцөө үед далаагаараа тусламж өгөх юм байна. Тэгээд зарим мэдээллүүдийг бас энэ мэргэжлийн хүнээс нас зөвлөгөө авъя. Энэ салбарт 33 жил ажиллаж байгаа тийм 34 жил ажиллаж байгаа юм хүнтэй өнөөдөр та бүхэнд уулзаж байна. За та өөрийгөө сайхан танилцуулаад яг юу хийдэг, танад ямар сурч боловсролтой цаашдаа бид яах ёстой гэдгийг таавс мэдээлэл хүргэж. За би 1980 онд Даханхатын Амрах хүмүүст үнэ сургуулийг солих мэргэжлэр төгсөөд өөрийнхөө төрлөх суманда сурагчаар ирж ажиллаж исэн. Ажлын гараагаа бол хүүхдийн яслын сурагчаас эхэлсэн. Тэгээд эрүүл мэндийнхээ төвд ээлжийн сурагч, баталгаажуулалтын сурагчлал солигчоор 34 жил ажиллаж байна. За манай сум бол Улаанбаатар хотоос 1000 км, аймагаас 300 км хол байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарим үед бол зуны цагт бол шавар ус ихтэй, тэгээ зам бартаа ихтэй. Тийм болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл их гардаг. Цас зууд ихтэй, тэгээ цасан суух, тэгээ янз бүрийн хүндрэлүүд их гардаг. Зундаа болохоор зэрэг шавар ихтэй. Тийм болохоор зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ зарим үед хүндрэл байдаг. Зарим үед бол одоо бензин, тасрах, одоо тэгээд юуныхаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд явж байгаа зарим үед бол бид нэр машин хурж очиж чадахгүйгээр мориор тэгээд бүр зарим үед тэгэл баг явган шахуу очиж тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай би анх ажлынхаа гарааг эхэлж авах үед манай сумд би вакцины сурагчаар ажиллаж эхэлсэн. Тэгэхээр зэрэг юун дээр хүмүүсийн мэдлэг их мөн дахлаажуулалтын талаар мэдлэг мөн зарим хүмүүс бол вакцины хийхгүй, вакцины бол их хэцүү гэсэн тийм хүндрэлүүд их байдаг байсан. Одоо бол хүмүүсийн мэдлэг дээшилсэн. Одоо бүр холоос гэсэн зарим үед өөртөө зарж ирээд хийлгдэг тийм мэдлэгтэй болцгоосоо.